Вау, за хэдүүлээ хүлээсний эцэст одоо ингээд GTA 6 одоо тоглоомынхаа трейлерыг бол дөнгөж сая хүлээн авч үзтлээ. Тэгэхээр ямар ч байсан OST-г нь бол гинжин одоо тамирнаар одоо ингээд дуулсан юм байна. За тэр нь бол How to Flex хэмээх одоо уран бүтээл байлаа гэж. Hey yo, what up? За та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. За ойрдо reaction party бол үнэхээр хийж амтсангүй, завгүй байлаа. Дээрээс нь одоо Монголын үндэсний дээдлигийн одоо плей-оффын сонирхолтой тоглолтууд явж байгаа учраас тэр тоглолтуудын одоо дугааруудыг бол хийгээд ингээд жоохон завгүй байлаа. Гэхдээ өнөөдөр reaction party-гаараа нэгэн дууг бол бүр онцлохоос өөр арга бол байсангүй guys. За ингээд өнөөдрийнхөө дугаар руу орцгоё. За тийм ээ, энэ бол гинжин болон тамир нарын How to Flex хэмээх уран бүтээл байгаа. Та бүхэн одоо энэ зураглаас нь харж байгаа бол тэгээ шууд ерөөсөө тэр одоо Америк шууд Америк санаанд орж байгаа шүү дээ. Өөр хаана юм те. Let's go. За шууд сонсоод эхлэе. Энэ бит нь бүр үнэхээр гоё юм аа. How to Flex. За хуулихгүй ч Louis shot гонтос болшолн рот өрмөнгө олон хоруу хумсаж жол ингийн цагаан цуулга бодол чамд дийлүү зөх green white tees fresh back and чухлох барн дор балантайс бишэт сингэн мор бата бацануудын ирүү амгэд бард гатамол barbershop тамги багта долоо хоног декор бамзэн гитар дээр хитэн гай тоглосон доктор стикас шүр хитэ шилэкс бэндас pussy олон махан дээр рокла pino хачаад сан пилэгрено огн the one I take it cost браман да зон дити фрикастер шүндэ шовчин өдөр да hustler Facebook да постер хиприк master Johnny Depp да уснаас татгал зүнэрт нэнтэ ярвас хот пистата битги турулж мэнтмэ тавэ датсан story тэр чин бас freaks угаас чамаа хот пистагч мэдэн зүг чиний ex Let me show you how to flex. 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 Ажлыг бэнч аа дүүх хүмээс миний хамт жинхэнэ шатан мэдээж 24 доллар авахгүй зээж. Явд дил рүүгөө сүйг үдэг. Биглээ алгадасаар их үгдэг. Найз охинчин нэг зэл үгдэг. Please найз охин их үгдэг. Яасан жаах хамаа үргэж бэлэн байна. Гал миний хажууданд бэлэн байг. Таарах юмсан тэгүүлийн дэлбшан юм ахуун менюсийн дэлбшан замын зан ту GPS сама trap шан бараг CV сама бацан ту бэс хитэнтэй сама одоо юм мэр Мексикэ сама тэтгэгээд байгаа томпен туучаан тэр гүнд гэдэггүй ама дуу гэж чаан шүтгэхгүй яа дэвэл чи наач бишрэлгүй алан гэдээсэн байн тэрсэнгүй яа дэвэл тэр байн зэвсэхгүй чамд байгаа үсрэл Facebook тэгтэн найз зөвхөн нөрхө Facebook хамтдаа төлөө үгүйж мэдэх тэнэг бэста тэр үгээр flex хитэн нэрүүл гаран гэхэд нэг ч үүрчсэн flex олон хүний гар дамжаагүй миний юм минь the best time мен спасан гас нэм хүртэл ажил зав гарах байх нэгтгэхээс Let me show you how to flex. 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 Вау, за хэдүүлээ хүлээсний эцэст одоо ингээд GTA 6 одоо тоглоомынхаа трейлерыг бол дөнгөж сая хүлээн авч үзтлээ. Тэгэхээр ямар ч байсан OST-г нь бол гинжин одоо тамирнаар одоо ингээд дуулсан юм байна. За тэр нь бол How to Flex хэмээх одоо уран бүтээл байлаа гэж. За guys, тэгэхээр хэдүүлээ ямар ч байсан клипний талаар ярих гэж бодлоо. За клип бол угаасаа та бүхэн яг одоо харж байгаагаар те Америкийн нэгэн улсад бол хийгдсэн клип байна. Тэгээ ер нь бол одоо нэг гинжингийн
хийж байгаа клипнүүд болгон хөгжиж дэвшиж ингээд те ингээд урагшиж явж идэг байхгүй. Тэгээ бас яг иймэрхүү төрлийн клип ер нь бол Монгол бол маш ховор те яг нэг жинхэнэ real gangsta те нэг тийм gang rapper гэдэг зүйлийг нэг юм харуулсан клипнүүд бол маш цөөхөн баг байдсан юм байдгүй. Одоо за байхгүй ч гэхэд хайшаа те. За тэгвэл энд бол одоо маш онцлогтой нь одоо ингээд гинжин гитэр шивэс тэр ингээд Mac Zack хүмүүсцэн бүр яг л нэг те gangster ер нь нэг тийм рэпүүд ер нь ямар байдгийг Америкт ирээд очих юм бол нэг юм те нэг юм баахан өмдөн доош унцсан тэгээ нэг юм цагаан Mac зүүсэн баахан нохоо мохоо хөтөлсөн гарууд бол будмаар дүрм байдаг. Яг тэрийг бүр ингээд бүр жигэн дуун дээр үнэхээр ингээд cool харуулсан байна. За тэгээд Power of Flex. За одоо яг ингээд клипний зураг авалтын ерөнхий нэг хэсгийг харахаар бүр ингээд яалч вэ миний нэг хүүхэд насны нэг тийм нэг кино үзчихсэн юм шиг яг тэр нэг гоё мэдрэмжийг надад өгөөд байгаа байхгүй. Тэр яаж яах тэр зардлахын тэр одоо машин байгаадах юм. Ингээд нэг жоохон бахад нэг тийм Schwarzenegger ч юм уу эсвэл одоо юу гэдэг ямар нэгэн тийм нэг юм Америкийн кинонуудыг үзэнгүүд яг нэг юм машин дээр суудсан эсвэл нэг хэдэн 3 4 эсвэл хоёулаа ч юм уу нэг хойдон гангста гараад ингээд Mac өмсчөөл ингээд эсвэл буу шийдэн болол ингээд яг тэр нэг дүр зургийг надад ингээд амар өгөөд байгаа байхгүй. Тэгэхээр надад бүр ингээд амар гоё мэдрэгдээд байна. За тэгээд дээрэс нь ер нь бол хипхоп энэ рэп гэдэг зүйл чинь ер нь одоо хар арьстай хүмүүст бүр ингээд яг цусны юм байгаад байгаа шиг байгаа юм. Тэгээд энэ клипэн дээр оруулж ирсэн бас энэ хоёр залуу байна те гадаад хоёр залуу байна. Энэ хоёр залуу бол үнэхээр бас клипийг бол үнэхээр чимж чадчихна. За тэгээд гинжингийн хувьд гэх юм бол угаасаа бүр төрцөн рэпер юм аа. Тэгээд бүр төрцөн ингээд артист юм аа ер нь бол. За дээрэс нь гинжингийн бас нэлээд турсан байгаагийн та бүхэн харж байна те. Нэг хэсэг бол бас нэлээд ийм болцсон бас байсан шүү дээ те нэлээд бас хацар масраараа ч гэсэн нэлээд явцсан нэг тийм үеэсэн. Тэгтэл одоо харал та бүр шүүгээд V-line маань болцсон те бүр шүүгээд ингээд амар турцсан байна бас. Сайн жингээ хасч чадсан байна. За тэгээд угаасаа клип дээрээс ажиллах юм бол ингээд одоо газар дээр очиод ингээд яваад одоо чинь энэ Чикаго гэж байна. За ийшээ яваад хаана байсан бэ? Вашингтон байсан уу? Хаана байсан ингээд өөр газарт очиод ингээд одоо чинь энд байна. Crenshaw, Los Angeles гэж байна. Тэг ингээд өөр газарт очиод ингээд клипнийхаа зураг авалтуудыг л хийсэн байна. Тэгэхээр мэдээж бол бас цаг хугацаа орсон, мөнгө санхүү орсон байж бол таараа. За одоо энэ ч хэдүүлээ Тамирын яг орж ирдэг хэсэг тэр бол бүр яа. Тамирын ихтэй нэрэ хоолоо бол нэрэ бас л иймэрхүү юм дуунууд дээр угаасаа ер нь бүр дасцнах юм уу? Бүр цаанаасаа л ингээл кул л байгаад байгаа юм. Let me show you how to flex. 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 Ажлах бэн чам дүүх хүмээс миний хамаа жинхэнэ шатан мэдээж 24 доллар авахгүй зээж. Явд дил рүүгөө сүү гэдэг. Билээ алгадасаар хийх үгдэг. Найз охин чин нэг зэл үгдэг. Please найз гой тих үгдэг. Please найз гой тих үгдэг. За Тамирын хувьд бол сүүлд хамгийн сүүлд reaction party чинь юу хийлээ? Нөгөө нэг Цэнхэр залаа гэдэг уран бүтээл дээр самплдж оруулж ирж хийсэн байсан. Тэр бол жоохон ерөнхийдөө мааз байсан гэдгийг та бүхэн бас ойлгосон бахаа гэж бодож байна. За тэгээд Тамирын өөр бас ерөнхийдөө шинэ уран бүтээлүүд гарах юм бол миний бид одоо дуртай угаасаа реакшн хийхэд бол хизээд бэлэн байдаг. За тэр нь харин азар гинжинтэй одоо ингэж хосолж хамтарсан уран бүтээлийг хийж гарч ирж байгаа миний хувьд бол бас үнэхээр таашаалтай ийм зүйл болж байна. За өмнө ч гэсэн гинжингийн дуун дээр бас за одоо энэ гинжин ер нь ингээд одтой маш мундаг артистуудтай ингээд хамтарч ирнэ уран бүтээлүүдийг хийж байна. За удахгүй Тамиртай хийх юм шиг байна гэд хэдүүлээс яриа сууж исэн. Тэгэл өнөөдөр яг ингээд reaction party-да Тамир болон гинжин нарын хосолсон How to Flex гэд дууг бол reaction хийгээд сууж байгаа да үнэхээр баяртай байна. За тэгээд дууны хувьд гэх юм бол тэ зөвхөн одоо яг видеог нь үзэхгүйгээр дууны талаар ярих юм бол дуун бүр угаасаа ингээд бүр үнэхээр гоё мэдрэмжийг, гоё битийг өгөөд чадаад байгаа. Тэгээд машин дотроо тэгээ одоо маш олон хүмүүс одоо энэ дууг бол одоо энэ сүүлийн 3 хоногийн дотор бол орой үчээр ер нь явахта энэ How to Flex гэдэг хэмээх дууг бол машин дотроо нэлийн чарлуулж байгаа байх гэж бодож байна. За тэгээд дууны хувьд бол надад үнэхээр таалагдлаа. Та эднэрээ сайн сонсох юм бол одоо энэ артлынх нь
back vocal гэдэг лөө тий. Тэр нь одоо нэг юм уртын дуу яваад байгаа байхгүй. Тэгээд хажуугаар нь хөөм орж ирээд яг тэр нэг хэсэг момент дээр орж ирээд байгаа. Тэр нь бүр ингээд яг уу ингээд гоё Америк дээр rap тийм үзүүлж байгаа ч гэсэн цаанаа нэг тийм Монгол утга агуулгыг ингээд илэрхийлээ тий. Ингээд хослоос нь бүр үнэхээр янзтай байна. Рүүл гаран гэхэд нэг зүүрж ирсэн flex. Олон хүний гар дамжаагүй миний юм минь the best. Манайс басан гас нэм хүртэл ажил зав гарах байх нэгтгэхээс. Тэгээд яг бичлэг клипний зураг авалтыг харахаар нэг тийм зоохгүй те ингээд машин дотроос ингээд камера ингээд яг нэг гоё нэг тийм энгийн влог шиг юм шиг нэг тиймэрхүү сценүүд бол орж ирсэн байна. За мэдээж яг энэ хэсэг бол нэг тийм яг одоо влог гэх нэшин яг зураг авалтаар хийсэн. Тэгээд ингээд холилдоод нэг гоё тийм мэрэгжлийн төвчний за эсвэл нэг энгийн хүн ингээд бичсэн юм шиг яг нэг тийм зураг авалтууд ингээд ороод ирсэн байгаа хөөх. Тэр нь одоо бас те гоё нэг тийм миксертэй гоё энгийн маш гоё энгийн клиптэй байна. Тэгээд утгаа агуулгын ч гэсэн ер нь cool. За тэгээд энэ хүрээд хэдүүлээ ямар ч гэсэн reaction party-га өндөрлүүлье. Тэгээд ойрдоо reaction party хийгээгүй бас дахиж хийж байгаад бол таатай байна. За энэ дөрөвт өдөр үндэсний дээдлигийн Шилэн боднос болон хасын хөлгүүдийн цувралын 6 дахь тоглолт байгаа. За тэгээд цувралын 6 дахь тоглолт дуусаад араас нь одоо та бүхэнтэй бас 6 дахь тоглолтын дараах бичлэгээрээ хэдүүлээ бас уулзна. За тэгээд тэр хүртлээ бичлэг бол орохгүй байх гэж би бол одоо бодож байна. За тэгээд энэ хүртлээ үзсэн бүх үзэгчдэд бүгд нь баярлалаа. Та хэд одоо бас энэ дууны талаар юу нь юу гэж бодож байна те. Комент хэсэгт бол одоо комент үлдээж болно шүү. Тэгээд мэдээж лайка дарахаа бити мартаарай. Тэгээд subscribe хийгээгүй бол subscribe дараарай. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцай. Өнөөдөр Гинжин болон Тамир нарын хамтарсан уран бүтээл болох How Reflex байлаа. Тэд дуснаас татгал зөнөртнэн ярвас хот пистата битгий турулжмент мэ тавь даасан story тэр чин бас flex угаасаа чамаг хот пистач мэдэн зүгчний Let me show you how to flex. Ажлах бэн чам дүүх хүмээс миний хамт жинхэнэ шатан мэдээж 24 доллар авахгүй зээж явдаг дил рүүгөө сүйгүй дэг билээ алгадасаар их үгдэг найз охин чин нэг зэл үгдэг please найз охин их үгдэг яасан жаах хамаа